Улсын үндэсний сүрээгийн нийгэмлэг Койко олон улсын байгууллагатай хамтраад сүрээгийн хавьтлын илрүүлэлтийн төслийг ерөнхийдөө 2006 оноос хойш ерөнхийдөө 16 оноос хойш бид бүхэн хэрэгжүүлж байгаа. За энэ удаагийн төсөл дээр илүү агсан төвчний шинэлэг дэвшилтэт технологи оруулж ирж байгаараа туйлын онцлог байгаа. За ерөнхийдөө сүрээгийн далд халдварыг илрүүлэхэд Монгол улсад арсны сорил, за мантуугийн сорил гэж бас ярьдаг. Энэ сорилыг бас тавьдаг байгаа. За тэгэхээр игра буюу цусан дах интерферон гаммаг тодорхойлсноос сүрээгийн далд халдварыг илрүүлэх боломжтой. Энэ маань шинэ дэвшилтэт технологи гэсэн үг. За игра шинжилгээний онцлог гэх юм бол тухайн үйлчлүүлэгчийг 2-3 удаа эмнэлгийн байгууллагт ирүүлэх энэ давтамжийг бууруулж байгаа нэг удаагийн ирэлтээр ерөнхийдөө шинжилгээгээ өгөх юм бүрэн боломжтой. За тэгэхээр үйлчлүүлэгчид ээлтэй байна гэж бид бүхэн ойлгож болох нь. За 2 дахь 3 дахь давуу тал гэвэл нэлээд олон байна л да. За БЦЖ вакциныг буюу сүрээгийн тархамл хэлбэрийн сүрээ үүсэх, төгмөл хэлбэрийн сүрээ үүсгэхээс урьдчилан сэргийлсэн БЦЖ вакциныг бид бүхэн Монголд тоглолт вакцинд оруулж ингэж хийдэг байгаа. За 0-24 төрсний дараах 0-24 цагийн дотор. Тэгэхээр энэ вакцин маань өөрөө бас эргээд далд халдварын илрүүлэх сорилт бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгэхээр игра буюу цусан дах энэ далд халдварыг илрүүлэх сорил маань вакцины нөлөөг арилгаж байгаараа бас юм онцлог. Гэх мэт юм олон давуу талууд байна. Тэгэхээр өвчлөл залуучж байна гэж яриад байгаа. Тэгэхээр сүрээгийн өвчлөлөөр ер нь хэдээс хэдэн насны хүмүүс голцсон өвдөж байгаа вэ? За өвчлөл залуужих гэхээсээ илүү сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, онцлогооны арга хэрэгсэл, за ялангуяа Gen Expert, за зөөврийн эрентген, өнөөдрийн бас танилцуулж байгаа играын шинжилгээ гэх мэт юм дэвшилтэт технологиг цаг тухай бүрт нь нэвтрүүлж байгаа учраас онцлогооны чадвар сайжирч байна гэж бид бүхэн ойлгож ингэж харах хэрэгтэй. За насны бүлгээр аваад үзэх юм бол 15-аас 44 насны хүн амд сүрээгийн халдвар гэхүү сүрээгийн тохиолдол маань 65% ингэж эзэлдэг юм байна. 1882 онд Роберт Кох анх илрүүлээд Кохын вакцин, Кохын савганцар, за микобактери энтер гэж нэрлэдэг байх нь энэ үүсгэгчээр мэдээж халдварлагдсан тохиолдолд, за халдварлагдсны дараагаар тухайн хүний дархлалын систем бас сайн ажиллахгүй байх гэхүү тухайн хүний дархлал их муудах. За ялангуяа энэ маань эргээд ажил амралтын горим алдагдсантай холбоотой байх нь, за шимт хичээлтэй хүнсийг зүй зохистой буюу баланстай авч хэрэглэхгүй, идэхгүй байхаас шалтгаалх гэх мэт олон хүчин зүйл нөлөөлөөд за тухайн хүний маань дархлал унсан, дархлал буурсан тохиолдолд халдвар авсан тухайн хүний биед маань микобактери сүрээгийн сахванцар маань үржиж олшроод шиж тэмдэг илэрч байгаа. Энийг болохоор сүрээгээр өвдлөө гэж үзэх нь. Тэгэхээр далд халдвар гэхээр хүмүүс бусдад халдварыг тараах юм шигээр ингэж ойлгоод байдаг. Тэгэхээр маш их ялгаатай ойлголтууд. Сүрээгийн далд халдвар гэдэг маань сүрээгийн сахванцраар буюу сүрээгийн халдварыг авсан хэрнээ тухайн хүн бас яг өвдөөгүй байгаа. Сүрээгээр өвдөөгүй байгаа буюу тархлын системд сүрээгийн сахванцар унтаа байдалд орсон байгаа энэ процессыг л хэлж байгаа гэсэн үг. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа тооцоололоор сүрээгийн халдварыг авсан хүмүүсийн 5-аас 10% нь эхний 5 жилдээ сүрээгээр өвдөх эрсдэлтэй гэсэн юм тооцоо байдаг. Тэгэхээр сүрээгийн халдварыг авсан байгаа хүн болгон сүрээгээр өвдөхгүй байх нь байна. За өвдөх эсхийг тухайн хүний дархлалын систем хэр идэвхтэй сайн ажиллаж байгаа вэ? Тухайн хүн хэр их ажил амралтаа, за сэтгэл зүйн эрүүл мэндэ гэх мэтээр хоол унд гэдэг олон зүйлийг хэр сайн зохицуулж байгаагаасаа их шалтгаална. 여러분들에게 진심으로 감사를 전합니다. ялангуяа сүрийн өвчний 중 하나입니다. сүрийн өвчин архаг явцтай урт хугацааны эмчилгээ орчин үеийн шинэ технологи тоног төхөөрөмжийн ханганы хөрөнгө оруулалт 진단될 경우 치료와 관리에 오랜 시간을 필요로 합니다. 이번 사업을 통해서 эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад ирэх боломжгүй алслагдсан болон хөгжлийн хэрэггүй олон удаа эмнэлэгт ирэх тоо буруул зэрэг үйлчлүүлэгчдүүдэд тусламж үйлчлэл үзүүлэх нөхцөл. За өнгөрсөн хугацаанд
Солонгосын үндэсний сүрээг нийгэмлэг түнчлэн КОИКА олон улсын байгууллагатай эзэмшлийн хүрээнд бид 48834 иргэний 협력하고 협력한 결합 사업의 성과들을 간략하게 말씀드리고 싶습니다. төслийн арга хэмжээ бол бэртгэлрүүлж, онцлог, бүрэн төгсөв эмчил 예방하는데 아주 중요한 활동 중 하나입니다. 2-ын улс төрийн тунхаг 2018 оны Монгол улсад сүрээг ус явуулын автобус энэ явуулын автобус маань өөрөө 엑스레이 장비가 설치되어 있고 또는 이톤식 엑스레이를 통해서 활동적으로 이동 문제를 이해했습니다. Хадвар төвчийн хүний эсвэл нэг улс үндэстний асуудал байхаа болж дэлхийн бүс нутгийн